арчсан намаас Монгол Улсын ерөнхийлөгчөөс сонгож за миний дэвшгээр манай хурлуудаар гараад сая эцлээ дуусч байгаа. Тэгээ хуулийн дагуу аудитэд нэг дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хануулахаар өсөлтөө тэгээ тэрнийг яриад ирлээ. Намаас нэг нэр дэвшигч байна гэдэг бол хуулийн зохицуулт байгаа. Гэтэл хоёр нэр дэвшигч орж ирж байгаа учраас энийг бол бас тодруулах, нэмэлт тодруулгыг дээж шүүхээс авах нь бүртгэлийнхэн газар нь дээж шүүх учраас бас дээж шүүхэд хандна гэсэн бодолтой байна. Харин та нар нөгөө энэ ч одоо нам төрийн дээр гарч тэр тоглоомд оруулаад халаа хийчихгүй байгаа үстэй. Бидийг чил. Төрийн аудитын байв. Урдчил шилж шүү. Хараа тусаа. Одоо логикоор бол та нар тэр давлаагаа авчаад энийг авахгүй гэдгийг шийдээ сууж явах хэрэгтэй байхад өөрөө хоёр материал авчаад тэгээд давлага хийнэ гэдэг чинь яах надад тийм хөл харж байна. Тэгээд хийгээд үз та нар юу гэж. Мөрийн хөтөлбөр авахд хүлээж авахд татгалзах эрх зүйн одоо тийм орчин байхгүй юм. Тийм учраас та бүхэн мөрийн хөтөлбөр авцраад өгөхөд бид нар татгалзах тийм боломж байхгүй учраас материалаа авъя. Харин аудит хийх явцдаа аль нь одоо аудитын дүгнэлт гаргах ёстой юм бэ гэдгээ дээж шүүхийн лавлаа тодорхойлтыг авч үзэж шийдвэрлэх ёстой юм болов уу гэж одоо ойлгож байна. Би одоо их тодорхой санд хэлмээр байна. Маргааш та нар хоёр намайг тамга аваад иргээл хэлчих. Тэгээд тамга нь өөрөө эрх зүйн хувьд хүчинтэй хүчингүй тэгээд нач уулс ойлгомжтой байгаа шүү.